За сайн залуусаа юу цаана. За бүгд нь өдрийн мэнд хүргэе. За Discord group дээр бас нэг хэсэг чимээгүй байлаа. Шалтгаан нь бол би бас нэлээд нүүдэл суудал гээд нааш цааш боллоо. Тэрнээс болоод ерөөхдөө л ямар ч оо анализ, сигнал юу ч хүргэж чадсангүй. Окей. За тэгээ өнөөдөр хэдүүлээ USD-ийн хараад яв. За ер нь бол миний зорилго бол энэ жил бүтэн USD-ийн л арилж хийсэн зорилготой байгаа. Тийм учраас өөр бол арилжаа хүрэхгүй. Анализийн хувьд бол би ярьж исэн. Gold, Bitcoin энэ төр дээр бол анализ хүргэнэ 7 хоног болгон тий. Окей. За тэгэхээр USD-ийн өнөөдөр daily time frame-ийн ерөнхий том зурагдлаараа харах юм бол бид нар мэдчихэл байгаа. Major-ын хөдөлгөөн маань бол after-end buying zone-тай байгаа. Өндөр орол өндөр оройтой даанда тий. За тэгээд after-end-тэй байгаагаас гадна үндсэн хөдөлгөөний сайтар ажиглах юм бол энд нэг юм up channel үүссэн баг харж болно. Энэ орой энэ хоёрыг холбосон, энэ орол хоёрыг холбосон. Үндсэн хөдөлгөөн маань дараагийн удаа энэ дээр ирэх боломжтой юм up channel маягийн зүйл үүссэн байсан. За энэ бол нэх амар бас чухал зүйл биш. Гэхдээ яг Major-ын хувьд бол Major-ын ап гэдгийг бас давхар баталж өгж байгаа зүйл гэж хэлж болно. За Major-ын хувьд үндсэн swing low нь энд, swing high нь энд байгаа. Prism хөдөлгөөн энд ирсэн нөхцөл байдалтай. Impulse хөдөлгөөн явах гээд байгаа. Гэхдээ Impulse хөдөлгөөн нэлээд удаа failдсан байгаа учраас тийм амархан Major-ын Impulse хөдөлгөөн явахгүй байна гэдэг гаргалгаа гарч ирсэн. Тэгээд хөдөлгөөн маань дахиж нэг удаа ирээд энэ line-а шалах гэж болно. Тэгээд үндсэн хөдөлгөөн маань өсөх гэж болох юм а гэсэн нэг таамаг гарч ирсэн байгаа. Окей. За ойртлоо үзэх юм бол minor хөдөлгөөн маань альдины downtrend selling zone руу ирсэн. За daily time frame-ийн minor uptrend-ийн хөдөлгөөн ёроолыг ивдээ downtrend selling zone руу шилжээд энд орой үүсгээд үндсэн impulse хөдөлгөөн Prism хөдөлгөөн Fibonacci-гийн 61.52-ийн хооронд ирсэн impulse хөдөлгөөн явсан. Ёроолоо ивдээд үндсэн хөдөлгөөн маань энэ орой swing high, энэ swing low хоёрыг хамтарсан байгаа. Support-н дээр ирж таарсан. За энэ support-н дээр ирээд одоо хөдөлгөөн маань яг зогсцсон байдалд харагдаж байна. За энийг бол day дээрээс алга болохгүй муухай харагдаад байна те. Энийг бас day дээрээс алга болгочих. Окей. За одоо яг юу болох боломжтой вэ гэх юм бол daily-ийн support руугаа break-ийг хийгээд үндсэн хөдөлгөөн маань daily-ийн minor-ын эртчилсэн одоо хит эртчилсэн гэж хэлж болно доо. Ерхий trace хөдөлгөөнийг авчиж болно. Яагаад эртчилсэн гэж хэлж ийм гэхээр очих хэвээр зон дээр очиагүй байхдаа үндсэн хөдөлгөөн маань ерхий break-ийг хийгээ ороод ирж байна гэдэг маань sell-руудын хүч буураад buy-руудын хүч ихсээд орж иж байгааг нэгдүгээр илэрхийлнэ. Хоёрдугаарт нь энэ таргагдж байгаа энэ одоо sell-ийн volume rejection байгаа шүү дээ. Энд бол өмнө buy-рууд байж гарсан sell-ийн volume rejection-ыг нөхсөн байдалтай хөдөлгөөн орж иж болно. Тийм учраас хөдөлгөөн маань дээшээ энэ ёроолын дэмжлэг, энэ swing low-ын дэмжлэг одоо дараалал болж байгаа зоон руу өсөх боломжтой болно. За эсвэл хөдөлгөөн маань энэ breakout-ыг үргэлжлүүлээд цаашаа шууд уналтыг хийгээд 145 586 руу чиглэсэн байдалтай эсвэл энэ line дээр байгаа 143 120 үнэлүү чиглэсэн байдалтай уналтыг хийж болно. За break-ийг хийсэн тохиолдолд хөдөлгөөн маань ийшээ break-ийг хийж орж ирээд дээшээ дахиад энэ ёроол руу break-ийг хийсэн байдалтайгаар үндсэн Major-ийн impulse хөдөлгөөнийг үргэлжлүүлэх сэдлийг бас өгч болно гэж харж байгаа. Окей. За day дээр нэг тиймэрхүү. 4 цаг дээр үндсэн хөдөлгөөн downtrend selling zone-тай байгаа. За downtrend selling zone ерөөхдөө хаанаас үүссэн бэ гэх юм бол энэ uptrend buying zone руу шилжээд Prism хөдөлгөөн авчирд өндөр ёроол үүсгээд дээшээ явсан. Ёроолоо доош нэвдээд Prism хөдөлгөөн авчирд цааш хүргэлжсэн downtrend хөдөлгөөн хаана үүссэн байна? Энд reversal хөдөлгөөн хийж үүссэн байна. За тэр хөдөлгөөн маань downtrend selling zone Fibonacci 30.2-тэй impulse явах боломжтой юу гэж харахаар боломжтой. Гэхдээ гол асуудал нь daily time frame-ийн support болж байгаа. Daily time frame-ийн support нь тэр үндсэн хөдөлгөөн маань нэлээд том selling volume-тай орж чадсан боловч нөгөө cancellation rejection энэ байгаа шүү дээ, чадсан боловч энд харагдаж байгаа buying volume rejection 4 цаг дээр харагдаад байгаа. Энэ нь break-ийг хийх магадлалыг өсгөж байгаа. Хэрвээ 4 цагийн энэ ёроолын дэмжлэг одоо дараалал болж байгаа зоон руу break-ийг хийгээ ороод ирэх юм бол дээшээ 150 482 руу эхэлж өсөөд оройгоо эвдээд 151 213 руу өсөх боломжтой. Энэ 151 213 чинь өөрөө daily time frame-ийн үндсэн resist болж өгж байгаа зоон байгаа. Энэ хоёр давхцаж орж иж гэнэ гэсэн. За хэрвээ хөдөлгөөн эндээс энэ оройн амжилттай болоод daily break-ийг хийж чадахгүй энд дахиад нэг candle гараад ирсэн тохиолдолд энэ ёроолоос өндөр дахиад нэг candle гараад ирсэн тохиолдолд үндсэн хөдөлгөөн доош унах боломжтой. Нэгдүгээр, хоёрдугаарт нь Fibonacci 23.6 level дээр энэ өөрөө шинэ high болж Prism хөдөлгөөнгөж тооцогдоод үндсэн хөдөлгөөн мөн daily-гийн impulse-ыг үргэлжлүүлээд 4 цагийн impulse-ыг шинээр эхлүүлнэ гэсэн. За тийм хөдөлгөөн мод гэсэн тохиолдолд энэ ёроолыг эвдээд доошоо ийшээ эхэлж унах боломжтой 148 415 дараа нь 147 818 гэсэн байдлаар шаталтайгаар унах боломжтой харагдаж байгаа. За 30 минутын дээр хэрвээ daily time frame руу break нэгээ daily time frame-ийн downtrend-ийн recent хөдөлгөөн ирэхээр болчих юм бол ерөнхий энэ орой эвдрээд recent хөдөлгөөн ирээд үндсэн хөдөлгөөн дээр buy арилжаа үүсээд дээшээ 151 214 рүүгээ байднаа. Хэрвээ доошоо энд 4 цагийн шинэ одоо candle үүсээд амжилттай болоод ёроолоо эвдээд энд recent хөдөлгөөн ирээд 30 минутын recent хөдөлгөөн одоо яг 4 цагийн support-ыг эвдэж орж ирж
үүсээд гарч иж чадсан тохиолдолд үн зөвлөгөөн дээр 147, 146 руу уунах гэсэн хоёр тамагтай сууж байгаа. Окей. За тэгээд хэдүүлэнгийн чинь сүулт хийгээд эсэл цонхуулдаг арилжаа. За тэрний өмнө бол би эндээс ярьжсэн. Эндээс бол би ерөөсөө арилжаанд орохгүй гэд. Энд нэлээд том асуудал үүсээд ерөөхдөө нэлээд том рейнж үүсэж байгаад бид нэр энэ дээр л харж байсан те. Эндээс бол доош унах нь унах бах гэхдээ арилжаанд орж бол болохоор гүцээгүй ингээд. Тэгээ эндээс бол хөдөлгөөн нэлээд бүр яривхтай явж байгаа хөдөлгөөн маань миний харж байсан цэг дээр очсон. Түүний дараа бол бид тэр доор дахиад сэл харж байсан. Гэхдээ энд харагдаж байгаа ч л одоо эндээс бол 13:30 үед би нэг ийм сэл харсан. За энийг ийм сэл. За эндээс хоошо нэлээ арилжаагүй юу нь явсан. Тэгээ явжгаад энд бид нар нэг байцсан штэ. Бид хамт байцсан л гэж санаад байна. Энд байцсан байх хэвээр. Энд байдаад бид нар эсэл цохиулсан. Дараа нь энд байдах гад бол би ерөөхдөө баайн боломж маань бүрдээгүй. Тэгээ энд эсэл цогсныхоо дараа хөдөлгөөн баг зэрэг волюмын алдагдлалд орж яваад буцаж дээшээ ирээд миний TP9 цэгийг бол цогсон. Тэгэхээр ерөхийн чиглэл нь бол зөв. Орсон газар маань одоо яг буруу гэж бол би хэлэхгүй. Гэхдээ ер нь бол азгүй ч гэх юм уу, волюмын алдагдaltaй ч гэх юм уу тийм газар орсон. Түүний дараа бол нэг ийм арилжаа үүссэн. За энд нэг ийм арилжаа үүссэн. Энэ болохоор бүр 17 цагийн үед ингээд үүссэн, 14-ний өдөр үүссэн арилжаа байгаа. Тэгээд хөдөлгөөн маань ерөөхдөө доош уналтыг гүйцэтгээд явсан. За эндээс бол давгүй хөдөлгөөн яваад доошоо энэ хүртэл унсан байгаа. За энэ маань нийтдээ нэг 6.5-аар арилжаа. За түүнээс хоошоо энд нэг арилжаа үүссэн. За энд гэхдээ одоо ингээ харах юм бол энэ 2 цагийн үед үүссэн. 2 цаг 30 минутын үед үүссэн арилжаа байгаа. Энэ дэр бол би орж сүрхлээгүй. Ерөөхдөө 2 цаг 30 минут би альтины арилжаанаас бол хойш суусан байдаг цаг. За тэгтэл одоо энд бас л азар шиг юм уу доошоо бол хөдөлгөөн унсан байлаа. Окей. Дараа нь энд нэг ийм арилжаа гарсан. За энэ арилжаа бол гарч ирсэн ялтчгүй. Энд бол 22 цагийн үед ийм арилжаа гараад яг энэ цогчоо буцаад дэвшилсэн. Энэ дээр нэг 3.5-аар авсан. За өөр бол сонин сайхангүй сууж байгаа. Ерөнхий сүүл нэг эсэл цохиулснаас хойш ерөнхийдөө бол нэг арилжаа авсан, хоёр арилжаа авсан амжилттай. Энэ арилжаа бол бас эрт гарсан бол авах байсан. Гэхдээ эрт гараагүй нэг иймэрхүү байдалтай. За өсрөөл нийтдээ 10-аар арилжаа авсан гэсэн. За ийм байдалтай одоо бол би ийм ерөнхий сетапыг хүлээгээд байж байна гэсэн USDN дээр бол. Тэгээ бүгдээрээ USDN дээр арилжаагаараа удахгүй уулзцгаая. Тэгээд шинэ сар эхлэх гэж байна. Тэгэхээр илүү бас идэвхтэй болно. Угаасаа өнгөрсөн сар бол нэлээд бас нүүдэл судалтай, нэлээд цаашаа юм зохицуулах шаардлагатай байгаа. Групп бол ажиллаж чадсангүй. Тэрэндээ хүлцэл өчөө. Окей. Одоо л нэг жоохон ханиатай бас бусдаар бол ямар ч асуудал байхгүй байгаа. За тэгээ USDN-ээр бодохгүй бүгдээрээ арилжаагаараа уулзцгаая. Баярлалаа. Баяртай.